За нийгмийн даатгалын орчин үеийн шимтгэл суурьсын тогтолцоог 1994 онд хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх замаар Монгол улсад бий болгосон. За тухайн үед бол олон улсын хөтөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр нийгмийн даатгалын багц зүйлийн төслийг дотоодын мэргэжилтнүүд ийм боловсруулж улсын хурлаар тухайн үед батлуулсан байдаг. За энэ цаг хугацаанаас хойш 29 жилийн дараа 2023 онд улсын хурлаас нийгмийн даатгалын багц зүйлийг шинжилэн найруулж дахин баталсан. За гол онцлог нь гэвэл нийгмийн даатгалын тогтолцоонд суурь зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсан. Ялангуяа тэтгэврийн даатгалын тогтолцоонд зарчмын өөрчлөлт оруулж хуваарлтын санхүүжилтийн зарчмаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих тэр үнд суурийг бүрдүүлэхэд энэ шинэ хуулийн гол өөрчлөлт нь агуулгадж байгаа. Тэгэхээр хагас хуримтлал гэдэг дагаа маань миний төссөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хэмжээгээр буюу хагас хэсэг нь хуримтлалд оруулна гэсэн үг. За тухайлбал энэ оноос эхлээд ажил олгогчийн төлж байгаа цалингаас төлж байгаа 8.5% шимтгэлээс 1% нь. За даатгуулагчийн төлж байгаа шимтгэлээс мөн 1% нь гээд нийтлэл бүр дүнгээр 2% нь таны яг нэр дээр баталгаажаад за бодит хөрөнгө оруулалт мөнгө хэлбэрээр байршина гэсэн үг. За ерөнхийдөө Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо бусад орнуудтай харьцуулахад нэлээд юм өрмөц. За ихэнх улсуудад болохоор тэтгэврийн даатгалын тогтолцоо эрүүл мэндийн даатгал нь үндсэн суурь тогтолцооноос юм салангат хэлбэртэй байдаг. За манай Монгол улсын хувьд бол нийгмийн даатгалын тогтолцоон дотор тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн ослон мэргэжил шалтгааллах өвчний даатгал, за богино хугацааны тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал гэсэн 5 өөр төрлийн даатгалыг багтаасан юм цогц юм систем байдгаараа манай Монгол улсын хувьд бол нэлээд юм онцлогтой. Энэ шинэ хууль эрх зүйн орчин бүрдснээрээ нийгмийн даатгалын бас энэ үйл ажиллагааны засаглалд нэлээд өөрчлөлт оруулах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсон. Тухайлбал нийгмийн даатгалын сан гэдэг маань өөрийн хамтын сан. Нийт нийгмийн даатгалын санд бүрдэж байгаа хөрөнгийн 37 орчим хувийг хувь хүн төлж идэг бол 40 орчим хувийг ажил олгогчоос. За мөн дахиад 18 орчим хувийг улсын төсвөөс төлдөг. За үлдсэн хувийг нь бол за бусад орлогоос ингэж бүрдүүлж явдаг. Үндсэндээ өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын сан дотор ажил олгогч, хувь хүн мөн улсын төсөв гэсэн ийм харьцаатайгаар хувь нэмэр оруулдаг. За буцаад эндээс хэн хүртдэг вэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэр даатгуулагч энэ сангаас тэтгэвэр авдаг. За эрх нь үүссэн тохиолдолд тодорхой төрлийн тэтгэмжүүд авдаг, мөн төлбөр үйлчилгээнүүд авдаг ийм хамтын сан байгаа. Нийгмийн даатгалын санд ч өнөөдөр 1.1 сая даатгуулагч шимтгэлээ төлж ирээдүйн баталгаагаа даатгацсан байгаа. Тэгэхээр даатгуулагчид мэдих эрхийг нь хангаж мэдээлэл өгөх зорилгоор юм олон нийтийн хяналтын зөвлөл ажиллах мөн эрх зүйн орчин шинээр тусгагдсан байгаа. Энэ цаашдаа бол нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нийгмийн даатгалын байгууллагын төсвийн зарцуулалт зөв байна уу? Мөн нийгмийн даатгалын сангийн хуримтлал өөж энэ зөв болж гинэ үү гэдэгт хяналт тавих олон нийтийн мэдээлэлээр хангах энэ засаглалын өөр хэлбэрүүд бас хууль эрх зүйн орчин шинээр тусгагдсан гэж үзэж байна. Тэтгэврийн даатгалын тогтолцоонд оруулж байгаа бас нэг гол өөрчлөлт юм маань юу гэхээр тэтгэвэр бодох аргачлал өөрчлөгдөж байгаа. За 1979 оноос хойш төрсөн бүх даатгуулагчийн тэтгэвэр нэрийн даасны аргад үндэслэж бодогдохоор хууль тусгагдсан. За өөрөөр хэлбэл 45 наснаас доош настай бүх хүн ирээдүйд тэтгэврт гарахдаа тэтгэврийн даатгалд хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн байна. За тэр төлсөн шимтгэлийг бол тодорхой хэмжээнд хүүгээр өсгөөд за тэр хуримтлагдсан нийт үлдэгдлийг тухайн даатгуулагчийн амьдрах хугацааны дунджид хуваах замаар тэтгэврийн тогтоогдохоор хуульд өөрчлөлт орсон. За өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалын санд ямар хэмжээний мөнгө төлнө түүнийг л та өсгсөн хүүгээ хамт тэтгэвэр олгож буцааж авах энэ аргачлал руу шилжиж байгаа гэж хэлж болно. За нөгөө талаасаа нийгмийн даатгалын энэ тогтолцоо гэдэг маань үндсэндээ өөрөөр хэлбэл урьдчилж даатгуул та даатгуулсан бол даатгуулсан тэр шимтгэлдээ үндэслэж буцаад тэтгэвэр тэтгэмж аваа. Элдв төрлийн нөхөн даатгалыг хориглосон зохицуулалт орсон. За энэ бол цаашдаа бас тодорхой хэмжээний нийгмийн даатгалыг хэсэг хугацааны дараа нөхөж даатгах тэгш бус байдал үүсэх тэр боломжийг хааж шинэ хууль эрх зүйн орчноор бол нөхөн даатгах зохицуулалтыг хаасан байгаа. За мөн нийгмийн даатгалын бас энэ тогтолцоо нийгмийн даатгалын системд улс төрийн нөлөөллийг багасгах зорилгоор нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахын тулд цаашид заавал олон нийтээс санал авах бас энэ зохицуулалтууд хуулинд туссан бас их ач холбогдолтой гэж үзэж байна.